За бичээд хэлсэн шүү. Тэгээд сайн билнэ. Окей. За хаан цангаханд нэлээ. За сайн байцгаана манайхаа. Тэгээд крипто пуужингийн дараагийн дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Бид нэр бүх шинжээч нарыгаа нэг нэгээр нь оруулж ирж байгаа. Тэгээд өнөөдрийн шинжээч маань их өрмөц онцгой шинжээч байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэг шинжилгээ оруулдаггүй харин эсрэгээрээ удахгүй хичээл заах байгаа. Манай амар багийн Нио ороод ирлээ. Тэгээд Ниогийн хувьд бол ганцхан крипто пуужин багтай одоо жишээ нь юу гэдэг сүүлийн үед ажилласнараа нэг арилжаа хийгээд байгаа даа биш. Энэ хүн бол юуны Tesla Traders гэдэг тий мундаг групп байдаг. Тэгээд ерөнхийдөө бол хувьцааны арилжаа. Тэгээд найз нь буруу ойлгоог бол опционы арилжаа бас аягүй хийдэг тий. Тэгээд тэр төлөлийн арилжаагаар мэрэгчсэн. Дээрээс нь Америкт байгаа маш олон хүмүүсийг ерөнхийдөө энэ арилжаанд бэлтгэж сургадаг, нэлээд мэрэгчсэн тийм баг хамт олныг төлөөлөд ерөнхийдөө ороод ирсэн байгаа шүү. Тэгээд танилцах уу? За нааг нэмэн эрдэнэ гэдэг. За тэгээд ер нь бол хүмүүс нь яа гэдэг нь нэлээд мэдж байгаа. За тэгээд яг миний хувьд гэх юм бол яг technical analyst гэж явдаг. За 2015 оноос хойш Forex-ийн зах зээл дээр арилжаа эхлээд тэгээд ер нь яагаад ингэж заавал хөдөлгөөн яг ингэж явдیں۔ Гэдэг талаас нь буюу technical талаас нь илүү яг судлаад өнөөдөр хүртэл явж байна гэсэн үг. Тэгээд сүүлийн 1 жил гармын хугацаанд бол яг юуны хувьцааны зах зээл дээр ерөнхийдөө юу цагаад хичээл сургалт заагаад ингээд жил гарна хугацаа өнгөрсөн явж байна. Nice. Тэгээд бас coin-оос судлаад байгаа шүү дээ. Нио ч түрүү Майклтай нийлж байгаа Kepler wallet суулгаж муулгаад те Juno-го стейк хийж мийгээд бас airdrop авах гээд бас давхар. Тэгээ ер нь бол ийм л юм л да. Яг энэ санхүүгийн зах зээл гэдэг зүйл чинь өөрөө яг ингээд мөнгө урсгалаар хэмжигдэж байгаа тийм. Нэг маркетаас нөгөө маркет руу ингээд мөнгө шилжээд явж байгаа учраас бид нар яг тухайн үедээ аль тэр цаг үед хот байгаа сэдв одоо аль маркет илүү их юутай байна. Одоо хүмүүсийн сонирхлыг татаад байна, аль нь илүү их өгөөчтэй байна тийм. Хүмүүсийн сентимент буюу яг менталны асуудал хаашаа байна, зам төлөв хаашаа байна гэдгийг харж агаад нэгнээс нь нөгөө руугаа шилжиж явахад бол юу нэлж чинь. Яг зөв. Тэгэхээр нөгөө ихэнх хүн юу яриад байгаа даа биш. Ихэнх мөнгө хаашаа яваад байгаа даа тийм. Ягаад гэвэл зах зээлийн хөдөлгөөн нөгөө мөнгө дагаж орж ирэх болохоос биш. Янз бүрийн хүмүүсийн яриаг даахгүй тийм. Чи биткойныг өснө гэж мянга яриад өсөхдөө биш тийм. Биткойн руу мөнгө орж ирж өснө тийм. Тэр ойлголтыг яриад байна. Тэгээ ерөнхийдөө бол 2 сарын 24-нд Украин руу Орос тогтолцсон байгаа. Дээрээс нь бид нэр инфляцтай холбоотой асуудлууд айгүйх яригдчихсэн. Тэгээ ерөнхийдөө эдийн засгийн нөгөө макро талаас нь хардаг хүний хувьд одоо яг энэ нөхцөл байдал дээр юу болоод байгаа юм бэ те? Одоо яг инфляц юу яагаад өсөд байгаа юм те? Тэгээд яг энэ дайны нөхцөл байдал биднэрт одоо арилжаа хийж байгаа улсуудын хувьд одоо яаж нөлөөлөх вэ? За ер нь бол макро түвшнөрөө ингээд харахад бол ер нь нэг иймэрхүү байдлууд харагдаад байна л да. За 2020 оны эхнээс бол яг ковид те ингээд дэлхийг бол ялчгүй ингээд туйлдууллаа. Энэ үед бол мэдээж мөнгөний бодлого баримтлсан аль болох одоо эдийн засгийг сайжруулах гэсэн ийм үйл ажиллагааны зөндөө явсан. За энэ дээрээс дурдах юм бол холбооны нөөцийн сан буюу те Федээс ингээд гаргаж байгаа шийдвэрүүд нь одоо интерест рейтийг одоо нэлээд буулгаад 0-оос 0.25 руу баг 0% та болгож байна. За энэ дээр дахиад нэмэх нь quantitative easing гэдэг бонны худалдан авалтуудыг өөрсдөө энэ улс нь өөрсдөө хийдэг ч гэдэг юм уу. Энэ үйл ажиллагаанууд бол явагдаж байна. Тэгээд энэний нөлөө бол яг одоо бид нарт ингээд эргээд ирж байна л да. Мэдээж энэ чинь зах зээл дээр маш их хэмжээний мөнгийг тараа байршуулж байгаа асуудал. Тэнгүүт энэ чинь өөрөө яг энэ инфляцийг одоо өсгөх гол шалтгаан болчихж байгаа тийм. Тэнгүүт энэ Fed гэдэг газар чинь өөрөө ерөнхийдөө нэг юм хоёр үндсэн гол зарчмыг баримталдаг. Эхнийх нь бол юмны үнийг нэмэхгүй байх, хоёр дахь нь ажлын байрыг хадгалах. За ажлын байрыг хадгалахын тулд сая тэгээд мөнгө сайн тараасан гэлээ шүү дээ тийм. За тэнгууд одоо эргээд өөртөн дээр нь нөгөө хийсэн үйл ажиллагааных нь эсрэг нь юмны өмнөөсөө нэгийгээ барих гэж оролцсноос болоод нөгөө хийх ёстой үүргээ ерөнхийдөө биелүүлж чадахгүй байгаа юм тийм. Тэгэхээр одоо ер нь бол инфляцийг буулгахын тулд бол одоо interest rate hike буюу шүү одоо нөгөө тэр interest rate гэдэг байгаа зүйлийг бол нэмэх хэрэгтэй болж байгаа. За энийг цааш нь судлах юм бол маш нарийн юм байл л дээ одоо банкнуудын нэг одоо шүнийн одоо зээлжих эрхний одоо хувь байгаа байхгүй 0.025 гэдэг нь. Тэгэхээр энийг аль болох бага байлгахаар банкнууд илүү одоо хямдхан зээл гаргаж байна. Гарч чадaltaй байна. Тэгэл хүмүүс одоо хямдхан зээл авч ийн гэхлээр чинь эргээд бизнесээ одоо явуулах ч юм уу те. Тэр үйл ажиллагаанд бол нэлээд юу болчих юм. Одоо ерөнхийдөө 3 сард яг нөгөө tapering эхлэн гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо
хизээ яг эхлэх нь одоо яг хизээ шийдэх юм. 3 сард баталгаатай эхлэх юм уу? Эсвэл одоо яг эцсийн байдлаар дахиад ярилцах гэдэг юм уу? Ер нь тэрэн дээр юу болоод байгаа? За яг tapering гэхээр одоо яг 3 сарын 15, 16-ны FOMC-ийн хурлаас шийдэгдэх гэдэг байна. За энэ дээр бол 2022 онд бол 3-аас 4 удаагийн interest rate hike буюу одоо нөгөө бодлогынхаа өв нэмэх гэдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ бол ерөнхийдөө бол өнгөрсөн оны 10 сараас эхлээд ингэж явж гисэн зүйл яригадаад ихсэн энэ өөрөө маркет дээр савлгаануудыг ч гэсэн оруулж ирсэн те. Тэгэнгүүт зөрөөд саяны энэ дайнтай холбоотойгоор энийг яг нэмэхгүй юу гэдэг асуудал бас эргэлзээ төрөөд эхэлж байгаа. Яагаад тэгэхээр мэдээж одоо энэ одоо тээврийн асуудал хүнд байна. За одоо бүгд харж байгаа хоолийн үн те алтны үн яаж өсөж чинь энэ ч өөр эргээд хүмүүст хүн дээр тусаад ирж байгаа учраас энийг одоо яг энэтэй давхцаад интерest rate-ийг нэмэх юм бол маркет өөрөө нэлээд крашлах боломжтой байгаа учраас тэрийг яг нэмэх үгүй юу гэдэг шийдвэр одоо энэ 3 сарын 15 16-нд бол ерөнхийдөө шийдэгдэнэ. Тэр ерөнхийдөө нэг барайл газрын тос маань өөрөө $130 үнэтэй болсон байгаа. Тэгээд энэ бол нэлээд хүчтэй өсөлт. 100 хүрэхэд нь бүр гайхширч ийсэн. 2020 оны ковидтой холбоотой уналтаар бол газрын тосны үн бол фьючер зах зээл дээр бүр хасах руугаа орж ийсэн. Тэгээд хасах руугаа орж ийсэн зүйл маань одоо бүр $130 болчиход явж байгаа. Тэгээд ер нь бол бид нар яг энэ газрын тосны үнийн баг одоо хямрал гэж хэлж болохоор зүйлүүд болоод байгаа байхгүй. Тэгэхээр Орос маань өөрөө дэлхийн хамгийн том экспортлагч. Тэгээд Оросоос ер нь бол Европын холбооны орнууд аягүй хамааралтай байдаг. Америкийн хувьд бол тийм өндөр хамаарал байдгүй. Гэсэн хэдий ч нөгөө энэ дайнтай холбоотойгоор дэлхийд даяар ерөнхийдөө өсөж байгаа. Монголд харин гайг байгаа шиг байна тий. Тэгээд бид сая миний амьдардаг одоо хальт ирсэн байгаа тий. Орхиод ирсэн байгаа. Манай Чикагод бол одоо чинь $4 гарантай байгаа тий. Сан Франциско 5 гарантай байгаа. Тэгэхээр өмнө та юу гэдэг $80 та банкад дүүргдэг байсан бол магадгүй та $150 дүүргэн тий. Цаашлаад бүр энээсээ ч өсөөд ерөнхийдөө $300, $250 хүртэл бүр банкад дүүргэж магадгүй юм байна шүү гэж бас мэдээгээр бас яригадаад байгаа тий. Намайг байхад сая өнгөрсөн 6 сард 2.56 таа лээсэн. Ер нь бол одоо баг даблчаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол цаашаа ер нь бол өшөөч нэмэгдэх магадaltaй харагдаад байна. Одоо тэгээд яг уу хамаг байгаа мөнгөө нийтээр ороод газрын тус авчих уу? Яг энэ тохиолдолд бол ер нь бол арилжаач яаж ханддаггүй гэхээр нэлийн хүлээлтийн байдалд ордог. За ялангуяа одоо ингээд юуны түүхийн эдүүдийн үн өсөд байгаа ийм үед бол сток маркет ялангуяа энэ крипто маркет дээр нэлийн том крашууд орж ирэх боломжтой. Тэгээд дээр нь мэдээний бас нөлөөллүүд байна тийм. Эдрийг хүлээгээд энэ дээр үнэхээр ямар нэгэн том шийдвэр гараад ч юм уу дэлхийг хөдөлгөсөн тийм зүйл одоо ер нь л одоо тохиолдохыг хүлээн л гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бол том арилжаачд бол ерөнхийдөө хүлээлтийн байдалтай байгаа. Магадгүй энэ нь бол одоо юу гэдэг одоо манай Монгол арилжаачдын хувьд бол яг ингээд худалдаж авах цэг биш л гэсэн үг байхгүй. Тэгэхээр заавал одоо би өнөөдөр мөнгөтэй байлаа гэхэд би заавал нэг юм авах гэдэг шаардлага байхгүй. Тэр нэг яараад авах шаардлага байхгүй. Тэгээд үнэхээр доод цэгээс ч юм уу нэлээд хямдхан авсан бол та магадгүй нэг урт хугацаанд барих боломж үүсдэг. Тэгэхээр S&P 500 гэдэг индекс үүдэг тийм. Тэгэхээр S&P-гийн ерөнхийдөө бол 4% хүрэхгүй хэмжээг ерөнхийдөө эрчим хүчний одоо хувьцаа сток эзэлдэг гинэ. Тэгээд яг нөгөө хид хідэн таамгууд ингээд дэвшүүлэх гэдэг юм л да. Тэрэн дээр юу ярих гэдэг нь гэхээр технологийн стокууд нэлээд өссөн тий. Одоо тех бол ерөнхийдөө яг өнгөрсөн 10 хэдэн жилийн бол хамгийн том одоо супер тренд байлаа шүү дээ тий. Тэгэхээр энэхүү тренд одоогийн энэ эдийн засгийн нөхцөл байдлаар ерөнхийдөө дуусах уу тий. Ягаад гэвэл инфляц багтай магадгүй нэг талаасаа бараг тийм deflationary гэж хэлж болох үст тийм нөгөө environment гэж ярьдаг те эдийн засгийн нөхцөл байдалд магадгүй технологийн хувьцаанууд маань айгүй тийм сайн байсан юм байна те одоо бид нар инфляцийн орчинд орох байгаа энэ нөхцөл байдал донд яг нэг юм fancy одоо те юу гэдэг оюуны өмчтэй зүйлүүдээс гэхээсээ илүүтэйгээр илүү нөгөө tangible гэж яригддаг те гарт баригдах зөвмжтэй те магадгүй үйл хөдөлгөөнг айгүй хийх эзэмшдэг те магадгүй асар их газартай асар их яг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад илүү давуу тал байх юм биш үү те тэгээд тэр тусмаа ерөнхийдөө нөгөө түүхийд өсөж байгаатай холбоотойгоор яг энэ эрчим хүчний салбарт ажиллаж байгаа энэ компаниудын хувьцаа ерөнхийдөө дараагийн одоо сайн одоо те магадгүй өгөөж өгч магадгүй арилжаа байж магадгүй юм шүү гэсний тийм яриа явагдаад байна. Тэрийг өгж бодож. Тийм. Тэр ер нь бол яг өчигдөр оройноос хойш баг эхэлчлээ л дээ. За яагаад гэж харж байгаа юм гэхээр ер нь бол Оросын одоо тэр газын одоо хориг өөрөө дэлхийг нэлээд шоконд орууллаа. За тэгээд өчигдрөөс бол яг энэ бүх энержи салбарын бол өсөлтөө бол асар урттайгаар хийгээд эхэлж байна. Ялангуяа сток маркет дээр бол нэлээд томхон харагдаад эхэлсэн байна л да. Тэгэхээр ер нь бол одоо нэг юм тренд яваад эхэлдэг те. Трендийн техник талаас маань ярьж байгаа шүү. Тренд яваад эхэлсэн байхад бол энэ трендийг бол зогсоох өөрөө асар хэцүү гэдэг.
одоо юу гэдэг заавал нэг одоо нэг дараагийнх нь салбар сектор өөрөө ийм хот болж иж гарч ирдэг ч юм уу те. Ийм үед бол тренд бол зогсож идэг. Тэгэхээр энэ тренд магадгүй эхэлчих боломж маш өндөр байгаа. Тэгэхээр нөгөө don't fight the trend гэж ярьдаг шиг те. Нөгөө тренд хаана байна гэх те. Нөгөө тренд follow хийх буюу нөгөө тренд дагах гэж байдаг те. Ерөнхийдөө яг энэ талын мэдээллүүдийг сургалтын дээр ер нь хэр ордог вэ? Одоо жишээ нь би яг арилжаа хийхдээ яг ямар стайлаар арилжаа хийх юм те. Би одоо жишээ нь хүмүүс ярьдаг шүү дээ те. Growth stock авах гэж ярьдаг те. Эсвэл нөгөө value investor гэж ярьдаг те. Warren Buffett-ыг айгүйх дурдж ярьдаг те. Тэгвэл яг сургалтын дээр яг энэ төрлийн ойлголтууд ерөнхийдөө яаж явдаг вэ? Хүмүүст ер нь яг ямар шүү арилжаач бол гэж зөвлөдөг вэ? Тэгээ ер нь одоо ингээд том арилжаачдыг харахад те. Энэ хүмүүс ерөөсөө л трендийг дагаж арилждаг. Маш одоо тийм өөрийгөө одоо нэлээд сайн дарж одоо юу сэтгэлийн өөрлөөр ч юм уу тэгж авахгүйгээр ерөнхийдөө дагаад явж байгаа мөнгөний урсгал энэ трендийг үүсгэж байгаа энэ зүйлээр дагаа явдаг юм байдаг. Тэгэхээр яг ер нь бол сургалтанд сууснараа бол техник шинжилгээний сургалтны давуу тал нь юу юм гэхээр ер нь бол энийг яг хамгийн доод цэг нь энэ орчин байгаа тий дараа нь энэ хүрэх боломжтой байд гэдэг талаас нь ер нь бол одоо онол талаасаа сайн тайлбарлаж өгдөг гэсэн. Тэгэхээр мэдээний одоо жишээ нь фундаментал талаасаа бол том мэдээнүүд орж ирээд савлгаанууд орж ирдэг дэрийг бол үүсэхгүй. Гэхдээ тэр зүйл чинь яг үнэхээр техник шинжилгээнийхаа дотроо хамаарж гэнэ үү гэдэг нь л айгүй сонирхолтой байхгүй. Тэгээд дараагийн тренд ихлүүлсэн бол за том цагийн тренд бол үнэхээр хинийгч дагуулгүй хин ч юу ч хийжсэн ерөнхийдөө тэрнийхээ дагуур явдлыг бол яг энэ технологийн салбар бол нэлээд сайн харууллаа л да. Одоо сургалт хийх гээд байна. Одоо энэ гой сургалтандаа суумаар шүү дээ. За сургалт маань бол 3 сарын 9-өөс бол хүмүүсээ бүртгэл эхэлнэ. Тэгээд энэ 2-7 хоногийн ямар ч гэсэн бүртгэл бол явах шаардлагатай болох баг. Тэгээд техник шинжилгээ гэж яг юу вэ гэдэг талаар бол гишүүд маань бол нэлээд сайн ойлголттой болно. Тэгэхээр ерөнхийдөө видео үзэж байгаа хүн байх юм бол сургалтын бүртгэл бол аль хэдийн хэлсэн байгаа маань. Тэгээд description хэсэг дээр ерөнхийдөө бүртгэлийн формыг болон заавартай холбоотой мэдээллүүдийг оруулж чинь. Тэгээд та бүхэн Нио те манай сургалтын бол амир групп гэж явагдаж байгаа те. Манай премиум дээр байдаг усууд бол бүгд амирыг бол сайн мэдж байгаа. Амир гэдэг манай мундаг шинжээч байгаа. Тэгээд 3 шинжээчийн баг одоо тийм супер одоо те сургалтыг ерөнхийдөө явуулж байгаа. Тэгээ супер гэхээр ерөнхийдөө юу гэдэг амир дэлгэрэнгүй гэхээсээ илүүтэйгээр яг техник шинжилгээнийг анхан шатуулсан дунд чадыг яг цогцоор нь хүмүүст айгүй ойлгомжтой байдлаар айгүй сайн заадаг тийм багш нар байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол мөнгөний урсгал маань өөрөө энергийн сектор руу ерөнхийдөө явж иж магадгүй байна гэдээ ярьсан. Тэгвэл алтны хувьд ерөнхийдөө юу гэж бодож байна? Одоо хүн болгоо ер нь алттай байх шаардлагатай гэж бас яригадаад байна. Тэгээд нөгөө Bloomberg-ийн commodity index гэж байдаг. Тэгээд all time high хийжлээ. Алт маань 2000 гараа авчлаа тий. Алт ер нь дахиад цаашаа өсөх боломж байгаа юу? Ер нь алт аваад алтыг ер нь авахар бол яаж авал зүгээр хэдий. Одоо чинь онлайнаар ороод алттай холбоотой индекс авд юм уу? Алттай холбоотой компани авд юм уу? Эсвэл одоо мөнгөн заяа ороод бахан алтын эдлэл аваад гэртээ дарах хэрэгтэй юм уу? Ер нь яг яаж энэ төлөвийн хөнөг оролтыг хийдэг вэ хүн? За алтуул ер нь бол яг өөрийнх нь шин чанарны юм. Ерөнхийдөө хүн төрөлхтөө яг ингээл үсэл харилцаанд ороод ингээл би битээгээ худалдаа хийгээд цагт бол нэлээд одоо үн цэнтэй болоод ингээд үлдэж явсаар гад хамгийн сүүлд ер нь шалгарч байгаа ийм мундаг одоо металл болчиход байна шүү дээ. Тэгэд яагаад зүгээр энэ өөрөө ийм илүү юу сайтай байгаа юм гэхэлэр ерөөсөө зах зээл дээр нийлүүлэгдэх хэмжээ одоо жишээ нь мөнгөтэй харьцуулагдахад бол хамаагүй бага хэмжээгээр зах зээл рүү ордог байгаа байхгүй. Тэгэхээр ингэнгүүт ардталт нь одоо бүх юмны ардталт одоо алт байх нь өөрөө илүү найдвартай юм байна гэдэг сэтгхүүд. Нэг улс төрж гарч ирээд хизээч алт хэвлж чадахгүй. Яг үнэ. Тэ. Эсвэл одоо юу гэдэг нэг тэрбумтан гарч ирээд амар их мөнгө зарцуулаад гинт одоо юу гэдэг те дэлхийд дээрх алтны хэмжээг өсгөж чадахгүй те мэдээж яг газар доороос гаргаж ирж чадна гэхдээ гинт одоо ижил систем шиг алтыг бүтээж чадахгүй те. Яг зөвөр энэ дээр ярихад бол биткойны ерөнхий системтэй ер нь бол адилхан гэж ярьдаг те. Би бинийгаа ер нь бол оруулж чадах юм байна ч гэдэг юм. Тийм түүнүүд явдаг. Ер нь бол алтыг ингээд харахаар ер нь түүхэндээ дандаа л өсөж л явсан гэдэг. Том цагийн трендээр харах юм бол ер нь өсөлттэй явж байгаа. Тэнгүүд хаана илүү унсан бэ гэхэлэр одоо ковидын вакцины гарах үед унсан. Яагаад гэхэлэр чинь нөгөө хүмүүс чинь яг ковид гарангууд хүмүүс айцад орж штэ. Би одоо чинь стокт хөрөнгө оруулалт хийсэн байсан бол тэрийг татаж аваад би илүү их одоо найдвартай зүйл рүү хөрөнгө оруулалт хийх гэсэн. Тэнгүүд алтны одоо юуг худалдаж аваад байгаа байхгүй. Тэнгүүд алт худалдаж аваад нөгөөх нь дээшээ өсөд явж хахад зөрүүлээ вакцины гарч ирнэ гэдэг чинь энэ чинь бол одоо хүмүүст бас сайн байгаад илүү сайн мэдээ болчингууд нөгөө хүнд нөгөө эдийн засгт итгэл нөсчингүүд алт унжин те тэнгууд алцаа залт хэрэггүй байна хувцаа авъя гэдэг хэлнэ шүү дээ. Тэгээд уналттай явж байгаа ийм үед сая яасан гэхээр дайны мэдээгээр ерөнхийдөө л огцон өсөлт орж ирж байна л да. Тэгэхээр хүмүүс илүү алтанд итгэдэг хിവэрэ байна. Алтууд бүх юмны яг бакап буюу артлан те
ингээд байж чадж энэ цаг мөчид бол тэгээд яг трендийн хувьд бол нэлээд дэшээ бүлж байгаа учраас ер нь алтны хөдөлгөөн бол нэлээд дэшээ явах магадaltaй л гэж харж байна. Өчигдөр бол all time high-ыг бол шалгасан. Дэшээ баг зэрэг бол гарч ирсэн. Гэхдээ нэг одоо юу гэдэг бүр ингээд амар буудаад гараа явна гэдэг бол хэцүү. Тэгэхээр энэ бол ер нь техник шинжилгээндээ л хамрагдаад явж байна гэсэн үг. Яг зөв. Тэгэхээр дэлхийн нөгөө төв банкнууд маань өөрсдийнхөө одоо үндэснийхээ валютыг хамгаалахын тулд тийм гадаад валютын нөөц тэгээ бусад ийм нөгөө түүхийдтэй одоо тийм тэрэнд юу орж байгаа хэрэг нөгөө алт тийм эсвэл мөнгө ч гэдэг юм уу тийм орж байгаа тийм. Тэнгүүд сая санкцтай холбоотойгоор юу харуулж чадчихэв гэхээр Америкийн төв банкн дээр Оросын төв банкны 650 тэрбум долларыг жишээ нь түгжиж чадчихэв тийм. Оросын тэрбумтуудын мөнгийг түгжиж чадчихэв. Олигархуудын мөнгийг түгжиж чадчихэв. Тэнгүүд одоо түгжигдэхгүй Америк түгжиж чадахгүй сонголт маань өөрөө алт болчиход байна тий. Тэгэхээр ер нь бол яг энэ олон улсуудын хоорондын харилцаа өөрөө юм тодорхойгүй байгаа үед тий глобалчлалын эсрэг хөдөлгөөн яваад байгаа энэ цаг үед магадгүй төв банкнууд алт худалдаж авах нь одоо угаасаа л бараг цорын ганц сонголт байж магадгүй тий. Тэгэхээр нөгөө хүүхэн алт авахаас гадна бүр том нөгөө институцууд улс үндэстнүүд өөрсдөө алт авдаг байгаа байхгүй тий. Үнэ тий. Тэр бол ер нь бол яг ер нь бол алт индикатор л гэж ярьдаг юм л да. Бүх одоо энэ маркетуудын зах зээлүүдийн индикатор. За алтны өсөлт бол яг ороод эхлэх юм бол бусад юмнууд ихтгэл буурж байна л гэсэн үг. Алтны уналт байх юм бол одоо илүүтэйгээр илүү их өгөөж хүмүүс хайдаг л гэсэн үг л дээ. Тэгэхээр бол ер нь бол алтны хөдөлгөөн дээшээ байгаа учраас ер нь бол нэлээд сэрэмжтэй байх цаг хугацаа мөн л байгаа даа л да. Юуны одоо нэг ийм бас ойлголт байгаа юм тий. Алт өснө гэхэр чи нэг талаасаа нөгөө доллар унаад байна шүү дээ. Нэгсэндээ нөгөө доллар value өсөд байгаа учраас тий. Тэгээд инфляц бий болж ийн гэдэг чинь нэгсэндээ $1 өмнө авдаг байсан бараа чи илүү бага одоо цөөх юм аваад байна шүү дээ. $100 магадгүй 10 шиг юм авдаг байсан бол одоо нэг 8-ыг авах гэдэг шүү дээ. За тэр бол ойлгомжтой хүн ойлгочлаа тий. Тэгвэл юу маань доллар маань бусад валют эсрэг яах юм? Одоо жишээ нь төгрөгтэй хүн ямар валют авал зүг вэ? Одоо чинь би доллартай байсан дээр юм уу төгрөгтэй байсан дээр юм уу? Эсвэл би юантай байсан дээр юм уу рубльтэй байсан дээр юм уу? За энэ дээр бол яг одоо энэ 3 сарын 15 16-ны мэдээлэл нэлээд чухал болно. За мэдээж зах зээл дээр ингээд нэлээд их мөнгө ингээд тараан байршуулсан байж байгаа. Тэгэнгүүт нөгөө interest rate hike хийх буюу interest rate-ийг нэмэх энэ үйл явцад бол ерөөсөө долларын индексийн үн бол өшөө дээшээ явах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Ерөнхийдөө бол тий. Тэгэхээр ер нь бол ховордно л гэсэн үг шүү дээ тий. Одоо маркет дээр гаргаад тавьсан байгаа буюу нийт хүмүүсийн хооронд ингээд солилцож байгаа мөнгөний хэмжээ багасна. Илүүтэйгээр хүмүүс өрөө төлж эхэлнэ гэсэн үг. Энэ бол энэ үйл ажиллагаа чинь бол хүмүүс илүү их зээл аваад, хямдхан зээл аваад тэр зээлээрээ одоо юу гэдэг сток авдаг ч юм уу тий, крипто авдаг ч юм уу ингээд худалдан авалтууд хийгээд үн өссөн байгаа энэ цаг үеч. Тэнгүүт эргээд энийг чинь ингээд багасаа тейпринг хийн гэдэг байгаа тий, буцаагаад татах гэдэг шүү дээ тий. Ийм үйл ажиллагаа орохоор мэдээж энэ бол доллар ховордно, долларын хомсдол мэдээж үнийн хөөргөн л гэсэн үг. Яг зөв. Тэр нөгөө валют маань өөрөө үнэн яаж тогтдог вэ гэхээр нөгөө өөр валютын эсрэг дандаа тогтдог тий. Одоо чинь бид нар долларыг бол дандаа төгрөгөөр ярина тий. Тэгэхээр чинь бидний хувьд нөгөө доллар өснө гэдэг маань юу хэлж байгаа гэхээр 2800 байгаа бол 3000 болохыг хэлээд байгаа тий. Тэгэхээр энэ төрлийн одоо жишээ нь юу гэдэг өслүүдийг яаж хамгаалж болдог үзүүлэлт хоёрын үзүүлэлтээр ерөнхийдөө хардаг гинэ. Тэрэн дээр юу хардаг гэхээр debt to GDP буюу тухайн улсын өрийг GDP-тэй харьцуулсан үзүүлэлт. Дээрээс нь debt service ratio гэж бас байдаг гинэ. Тэгэхээр нэгсэндээ арга түмэн те хэрэг хэмжээний өртөө вэ те орлоготойгоо харьцуулбал хэрэг хэмжээний мөнгийг чинь ингээд өрөнд төлөөд байна те чамд 1 сая төгрөгийн цалин байдаг бол чи саяхан хэдэн хувийг чи ингээд сар болгон өрөнд төлөөд байна гэдэг үзүүлэлтүүд байдаг гинэ. Тэр үзүүлэлтүүдэд харах юм бол ерөнхийдөө Америк бол хятад тэгээ бусад энэ Денмарк энэ гэх мэтлэн энэ гадаадын бусад энэ Европын орнууд өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол Америк маань өөрөө хажууд нь хамаагүй дээр байгаа даа. Тэгэхээр энэ утгаас нь харах юм бол нэгт доллар маань өөрөө петродоллар гэж яригддаг. Тэгээ бүх ерөнхийдөө бол юуны гадаад худалдаа маань өөрөө доллараар явагддаг. Дээрээс нь доллар маань өөрөө reserve currency гэж яригддаг тий. Тэгээд дээрээс нь энэ эдийн засгийн чухал үзүүлэлтээр ерөнхийдөө Америк хэдий 20 онд асар хэмжээний мөнгө хевлээд хүн амтнд хараасан ч гэсэн илүү эрүүл байгаа маань юу харуулж байгаа гэхээр евро, рубль те юан гих мэтлэн энэ валютын эсрэг ерөнхийдөө доллар чангарч магадгүй юм биш үү гэсэн нэг тийм таамаг явж байгаа юм. Тэгээ ерөнхийдөө нөгөө долларын нөгөө milkshake theory гэдээ ярьдэн шүү дээ те. Ерөнхийдөө тэр онлын дагуу бол доллар маань чангарч магадгүй гэж бас яригадаад байгаа юм байна. Тэрийг бас дурдчихъя гэж бодлоо. Тэгээ сая яг нэг сонирхолтой мэдээ яригээд бодсон. Тэр нь болохоор London Metal Exchange гэдэг ийм exchange үүд юм байна. Тэгээд тэрхүү exchange маань бүр ингээд хаагдсан заяа. Ягаад бүр ингээд нэгдлийн арилжаанд бүр хаагдсан. Ягаад гэсэн чинь нэгдэл маань 1 тонн нь 20,000 гойж байгаа 100,000 болоод бүр ингээд пуужинтсан. Тэгээд энэ хятадын нэг тэрбумт нөхөр байдаг гинэ. Тэгээд нэгдэл дээр ерөөсөө 100,000 тонны
бүр юу гэ 100 мянган тонн хэдэн тэрбум доллартай тэнцвэрсэн short positionтэй байсан гинэ. Тэгээд тэр нөхөр маань өөрөө нөгөө loss cover хийж чадахгүй, margin call cover хийж чадахгүй. Тэгээд тэрэнд нөгөө cash олж боломж олох гээд тэгээд бүр ингээд арилжааг нь хаацсан байгаа. Тэгээд нэг centralized services team сонин тий. Тэгээд энэ Лондон энэ metal exchange дээр уул нөгөө future арилжаач нэг бол future арилжаа маань өөрөө нөгөө хугацаанд дуусахаас өмнө тий expire хийн гэж ирдэг. Тэгээд хугацаанд дуусахаас өмнө ерөнхийдөө өөрөө зарж мараад холиод ингээд нөгөө позиц хаачж болдог тий. Long позицийг зарж хаагаад short позицийг худалдаж аваад хаачдаг тий. Тэгэнгүүтээ эсвэл нөгөө delivery-гээ хийж болдог гинэ. Тэгээд delivery-гээ хийхин тулд эн чинь бүр ингээд амар ингээд том networkтэй. Тэгээд тэр болгоноос ингээд warehouse-аас зөндөө олон компаниудаас ингээд нийлүүлээд жинхэнэ delivery-гаараа уулын энэ future хааж болдог exchange гинэ. Тэгсэн чинь за энэ exchange дээр байгаа бүр ингээд бүх нийт inventory-гийн давцсан тийм том short position нэсэн гинэ. Тэгэхээр чи бүр одоо нэг нөхөр тийм амар том short positionтэй байж болдог ч юм уугүй ч юм уу те. Тэгээ ерөөхдөө бол нөгөө яг л нөгөө typical яг одоо нөгөө nominal нөгөө short squeeze гэдэг тайлбар маань яг утгаараа явцсан байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө түүхийцтэй холбоотой яг энэ зах зээл дээр орж ирсэн айдас те. Тэгээд Оросын зах зээлээс ерөнхийдөө нөгөө нийлүүлэлт маань буурж магадгүй гэсэн айдастай холбоотойгоор хавсарч орж ирээд тэрбумд нөхөр тэрбум доллар алдаж байгаа. Явж ирсэн. Тэгээ хитэн тэрбумыг алдаж байгаа нь ойлгомжгүй. Тэгээ нэг ийм сонирхолтой мэдээ амарч ирсэн гарсан байна. Тэгээд крипто зах зээл дээрээс ингээд бодохоор одоо жишээ нь нийгмийн хувьд яг энэ эдийн засгийн нөхцөл байдал одоо чинь криптод юу яаж нөлөөлнө гэж бодож байна. За крипто дээр бол яг нэг ийм зүйл ажиглагдаад байна шүү дээ. Ер нь бол биткойн гэдэг зүйл хүмүүсийн хадгаламжийн хэрэгсэл болж чадахгүй. Алттай хэмжээний одоо алттай харьцуулах хэмжээний тийм ихтгэл дааж гинөө гэдэг асуулт яваад байгаа байхгүй. Тэнгүүт яг энэ цаг мөчид бол магадгүй зүгээр болж чадахгүй байж магадгүй. Одоо бид нар өмнө унснаар харлаа шүү дээ тийм ээ. Дайм боллоо гэхэд бол үнэн ингээл унж орж. Алт өсөнгүүд биткойн унжиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө дижитал алт байх хэрэгтэйсэн чинь нөгөөд чинь жоохон хөлх алт яагаад байна шүү дээ. Магадгүй байгаа юм тийм. Тэгэхээр энэ бол юу гэдэг одоо нөгөө олон арилжаачтай олон хүмүүсийн сэтгэл зүгээр тогтох зүйл байхгүй. Тэгэхээр энэ яваа магадгүй бид нар 4 жилийн өмнөхтэй яг энэ крипто зах зээлийг харьцуулах юм бол харьцуулжгүй шүү дээ. Одоо бол олон хүмүүс итгэж энд ирээдүй юм байна гэдэг ингэ орсон байна. Магадгүй дахиад 2-3 жилийн дараа ч юм уу энэс илүү хүчтэй болсон цагт энэ үед бол яг корреляц бол яг эсрэгээр явдаг болох магадaltaй л гэж хардаг да. Энэ бол одоо биткойн илүү хадгаламжийн хэрэгсэл юм байна. Илүү одоо юу гэдгийг бие бидэд шилжүүлэхэд амархан байна те. Алтнаас илүү амархан байна гэдэг тал дээр бол хүмүүс сэтгэл санаа нэгдээд зан төлөв гэдэг байгаа шүү дээ тийм хүмүүсийн зан төлөв нэгдэж чадах юм бол энэ бол магадгүй эргээд яг ийм бэкап болдог зүйл болох боломжтой гэж харж байна. Тэгэхээр сая ерөнхийдөө биткойнтэй холбоотойгоор явсан хэд хэдэн үзүүлэлтүүд бол нөгөө мэдээлэлээс хальт хийх юм бол дантай холбоотойгоор ерөнхийдөө санкцууд явсан ойлгомжтой. Тэнгүү санкцнаас ерөнхийдөө зүгтах боломж маань өөрөө крипто юм байна гэдэг яриа айгүйх явсан тийм. Тэгээ тэрийг батлах байгаа юм шиг ерөнхийдөө Орос болон Украинд байрладаг exchange-уудын volume асар өссөн. 4-5 дахин нугарсан тохиолдлууд гарсан. Дээрээс нь рубль пэртэй бүх арилжаанууд өссөн. Тэгэхээр нэгсэндээ рублээс нөгөө зөрүүлээд криптоороо орж ирж байгаа урсгал маань өөрөө өссөн байгаа даа. Тэгэхээр яг хуу крипто маань өөрөө амарч байгаа зүйлийг хийж байгаа. Нэгсэндээ энэ технологи маань өөрөө нөөцрөл. Хин нэгэнд дуртай гэсэн юм байхгүй. Одоо жишээ нь Оросуудыг илүү дэмжин, эсвэл Украиныг илүү дэмжин гэсэн юм байхгүй. Технологи маань өөрөө дандаа дундыг баримтлагчтэй хин нэг юусоо ад үзэж эсвэл санкц тавина гэсэн юм байхгүй. Тэр утгаараа технологи маань өөрөө амлалтаа биелүүлж байгаа. Нөгөө талаас нь харах юм бол Европ бол өндөр хөгжлийн орнуудад exchange traded products дээр ерөнхийдөө биткойн дээр бол крипто дээр эргэлж байгаа мөнгө маань all time high дээр үрсэн. Тэгээ ерөнхийдөө 190 мянган ширхэг биткойныг ерөнхийдөө бол exchange traded product дотор ерөнхийдөө байж байгаа. Тэгсэн хэрнээ Grayscale fund гэж байдаг. Ерөнхийдөө Америкт хүмүүс тэтгэврийн сандаа биткойныхоо exposure-ыг ерөнхийдөө бий болох боломжтой тийм төрлийн фанд байгаа. Тэгээ тэрний Grayscale fund маань одоо болтол ерөнхийдөө биткойнтойгоо харьцуулбал GBTC маань өөрөө дискаунттай байгаа. Тэгээ бүтэн 1 жил энэхүү дискаунт үргэлжилж байгаа. 23% дискаунттай болсон. Өөрөөсөө бүр 100% илүү 200 сая доллараар зах зээл дээрээс GBTC-г эргүүлж худалдаж авна гэсэн тийм зардал гаргасан байгаа. Дээрээс нь CME гэдэг Chicago Mercantile Exchange гэж байдаг. Тэрэн дээр ерөнхийдөө volume маань асар буурсан. Нэгсэндээ Америкийн институтууд тэгсэн хэрнээ крипто руу нэг орохгүй байгаа. Тэгэхээр Европ талаас, Орос талаас сонирхол байгаа хэрнээ Америк талаас нөгөө институтуудын сонирхол бага. Тэгээд дээрэс нь айгүй өрмөц мэдээлэл нь юу байсан бэ гэхээр энэ удаагийн bull market-ийн хамгийн сонир юм биткойны фи ерөөсөө өсөөгүй. Биткойны transaction fee дандаа айгүй бага байсан. Тэгээд Ethereum-ийн зүгээр будаа болоод $250 болж малаад биткойны $4 яваалсан. Тэгээд сая ерөөсөө нөгөө өсдөггүй байсан юм чинь өссөн. Тэгэхээр юу хэлж ийн гэхээр нөгөө хийсвэр биткойны арилжаа маань ерөнхийдөө бол нэг тийм сүртэй өсөөгүй байхад яг бодиттой нөгөө on-chain буюу яг блокчейн дээр явдаг гүйлгээнүүд яг бодит биткойны гүйлгээ гинт ихссэн. Тэгээд энэ маань яг хуу
яг юу гэдгийг ийм нөхцөл байдалд хүмүүсийн амьдрал дээр магадгүй биткойн маань үнэхээр хэрэглээ байж магадгүй гэдгийг энэ үзүүлэлт маань харуулж байгаа. Тэгсэн хэрнээ Ethereum-ийн болохоор transaction fee амар унтсан. Тэгэхээр нөгөө DeFi-тай холбоотой, NFT-тэй холбоотой тийм спекуляц маань ерөнхийдөө буурсан хэрнээ яг биткойнтой холбоотой магадгүй яг үнэхээр амьдралд нь тулцсан тийм хэрэглээ магадгүй илүү өндөр байж магадгүй байна гэсэн нэг тийм хардлагыг ерөнхийдөө төрүүлж байгаа. Гэхдээ инхээр нөгөө биткойн гоё байж магадгүй санагдаад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө талдаа энэхүү санкцаас биткойныг үнэхээр ашиглаад зогсож байгаа юм бол миний бодлоор бол энэ өндөр хүчтэй орнууд биткойны эсрэг, криптогийн эсрэг айгуу тийм хүчтэй регуляц явуулах одоо тийм хүрхэн шалтгаан болоод тэгээд энэгээр дайлимдуулаад ерөнхийдөө бол нэлээд саад болох тийм нөгөө юунууд хууль бас давхар санкцууд гаргаад явж магадгүй гэсэн бас хардлагууд байгаа. Тэгээд энэ дээр нэмээд хэлэхэд бол ер нь бол одоо ингээд санхүүгийн зах зээл гээл ингээд дотор нь одоо зөндөө хуваачаад шүү дээ. За ингээд одоо сүүлийн хамгийн залуух нь крипто. За тэрний наан одоо ингээл алтных ч үт юм уу. За ингээл сток маркет те форексийн зах зээл гээл. Эдгэр чинь бол ерөнхийдөө бол бидний зүгээр гол одоо ингээд нэг харьцуулт хийж харах боломжтой нэг одоо зүйл юм л да. За тэр нь юу юм гэхээр одоо чинь форекс дээр бол чинь нэг 2000 тэрлион доллар ингээд хэрэгжилж байгаа гэж байна. Өөдөө асар хэмжээний мөнгө байхгүй. Хамгийн том. За форексийн зах зээл юм байна. Тэгмүүд араас нь бол сток маркет орж ирдэг. За энэ бол 93 өнөөдрийн байдлаар баг 93 таа явж байгаа. 93 бас нэг 110 хооронд тэрлион доллар хэлж идэг. За алтууд өөрөө дангаараа нэг 10-аас 12 тэрлион доллар. А тэгмүүд маа крипто маань ер нь бол одоо нэг 2 тэрлион дээр л ингэчээд шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хэмжээ бол магадгүй цаашдаа өсөх боломжтой. А тэр үед бол юу гэдэг бид нар зөвхөн яг биткойныхаа дан хөдөлгөөнийг хараад тэр нь өөрөө бусдаагаа ингээд дагуулдаг байсан бол энэ байдал нь нэлээд өөрчлөгдөж орж байна тийм биткойны доминанс нэлээд доошлж орж байгаа. Бусад одоо койнуудын тийм маркет кап нь нэмэгдэх боломж байх боломжтой гэж харж байгаа. Энэ бол яг зүгээр нэлээд том зургаар харж байгаа. Яг энэ цаг мөчид урт хугацаанд тийм яг энэ цаг мөчид магадгүй зүгээр эсэргээрээ хөдөлж иж болох бах. Гэхдээ урт хугацаанд бол ийм том зах зээл байгаа шүү. Том болох зах зээл байгаа шүү гэж үздэг тийм байна. Төгшөө ерөнхийдөө мэдсэн зөндөө мэдээ байсан боловч цаг ерөнхийдөө болчлоо. Тэгээд өнөөдрийн дугаар дээр орж ирсэн Ний одоо баярлалаа. Амар групп маань удахгүй сургалт нь ерөнхийдөө эхлээд явж байгаа. Тэгээд техник шинжилгээтэй холбоотой цогц сургалтыг ерөнхийдөө Money School CGM дээр хүргэж байгаа баг байгаа. Тэгээд та бүхэн сургалтандаа идэвхтэй хамрагдаарай. Тэгээд крипто буужин багийг үргэлжлүүлэн дэмжиж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.